Хуулийн төслийн 33-ын 31-ийн 3-ын 3 дээр мал амьтны эм үйлдвэрлэнэ гэж заасан байна. Тэгэхээр хэдэн үйлдвэртэй байх юм энэ одоо төслөөр. Хуучин нөгөө биокомбинат яриад байна уу? Биокомбинатын өргөтгөл гэж одоо ярьж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар биокомбинатын үйлдвэрлэж байгаа вакцин бол үр дүнд хүрэхгүй байгаа. Ханиадны вакцин гэдэг, сахууны вакцин гэдэг тэр бол үйлчлэхгүй байгаа. Харин тэр вакциныг хийснээрээ мал өвчлөд байгаа. Ийм нэг одоо үр дүн гараад байна. Тэгэхээр энэ малын үйлдвэрлэл энэ асуудал дээр мэргэжлийн боловсрууччин одоо хэр байдаг юм болоо. Үүнийг одоо бэлдэж байгаа юм. Байхгүй бол одоо нөгөө бас л нэг хуучин аргаараа үзэх юм бол энэ бол явахгүй. За тэгээ манай хөдөө аж ахуйн яамны мэргэжлүүд нэг зүйлийг ердөөсөө огт ярихгүй байна. Энэ Улаанбаатар хотоос доошхийн одоо хэдэн аймаг сумдын мал махыг гадаад руу гаргана гэдэг юм бараг л байхгүй шүү. Энэ хүндэ гэж ярихад. Энэ одоо ус нь ямар болцсон байгаа вэ? Өв сургамал ямар болцсон байгаа вэ? Хүн малын бие дээр одоо танил судалгаа тодорхой гарах хэрэгтэй. Энэ тал дээр та нэгтүүд бас анхаараарай. Ямар одоо үйлдвэр байх юм бэ ирээдүйд? Бүх одоо энэ тарилга туулга бид нар үйлдвэрлэж чадах юм уу? Чадахын тулд бид нар юу хийх ёстой? Энэ тал дээр одоо бас хуулийн төсөл дээр асуулт байна шүү. 28-ны микрофоныг өгье. Хөдөө аж ахуйн ахлах мэргэжилт Алтан гэрэл. За Аз хот гишүүний асуултанд хариулъя. За ерөнхийдөө биоуйлдвэрийн шинжилгээ асуудал явагдаж байгаа. За Унгарийн засгийн газартай Монгол засгийн газрын хэлэлцээрт нийтдээ $28 сая $, үйлдвэрийг өргөдгөн шинжлэх ийм асуудлыг процессыг явагдаж байгаа. За мөн тэн дээр бол мэргэжлүүдэд сургах, за гаднаас авж байгаа энэ нийт 3 төрлийн вакцин байгаа. Энэ дотооддоо 100 хангах ийм зорилттойгоор бол одоо үйл ажиллагаа явагдаж байгаа. За ерөнхийдөө эмийн үйлдвэрлэл, эмийн энэ замбраагүй хэрэглээг бол бас тодорхой хэмжээгээр хянахгүй бол өнөөдрийн төвшөнд бол улсын бүртгэлд бүрдэгдсэн, бүрдэгтэйгүй чанаргүй ийм бэлтгэлүүдийг бол одоо хэрэгжилж байна. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй одоо энэ хяналтыг тавихаас эмийн тавих шаардлага бол одоо байгаа. Тийм учраас бид нар энэ зохицуулалтаараа бол энэ эмийн үйлдвэрлэлээс хавуулаад тэр хэрэглэгчийг хүртэлх энэ хяналтыг л энэ зохицуулалтаар хийхээр л тусгасан байгаа. За Бацарх сайдын